За өнөөдөр манай улс төрд хүлээн зөвшөөрөгдөн гэдэг нь бусдыг гүтгэж, сүрдүүлж, гутаанд оромжлуулж, буруутгахыг хэлдэг юм уу гэж би асуумараа. Улс төрийн туршлага гэж юу юм бэ? Бусдыгаа хэр харлуулж байгаа, хэнийг айлгаж гутаасан он жилүүдэд чинь нийлбэр юм уу? Тэрүүгээр та нар улс төрийн туршлагатай гэж ярьдаг юм уу? Уг нь миний ойлгож байгаагаар нийгмийн амьдралд өөрчлөлт дахид завчирсан туршлага байх ёстой биш үү? Би ойлгохдоо иргэдийн эв нэгдэл итгэлийг авч хариуцлагатай шудраг хэсгийг сахиулж байж улс төрийнхөө олонхоор хүлээн зөвшөөрөгдөнө гэж ойлгож л одоо өөрөө энд явж байгаа. Сангийн сайдаа та Монгол улсын статистикийг хардаг уу? Монголд өнөөдөр өвдөөгүй айл ядарсан завсаа хамаатангүй гэр бүл гэж байгаа юу? Дэлхийд юугаараа дээгүүр нь Монгол улс хавдраараа амиа оролтоор өвчнөрөө л дээгүүр нь. Ийм удаан засгийн газарт ингэж он удаан жил ажилласан бол яагаад улс төрийн туршлагатай юм бол ах юм бол яагаад эднэрийгээ засаж залруулахгүй байгаа? Яагаад залруулъя гэж ороод ирсэн бидний бодлогыг дэмжихгүй байгаа? Ядарсан иргэдийн асуудлыг шийдэх болохоор дургуут хүчгүй гэдэг шиг яасан өөдгүй юм бэ та нар? Та нар гадаад жагсаж байгаа хүмүүсийг гинт нэг өдөр гарч ирээд жагсаж байгаа гэж боддог уу? Энд чинь олон жил сарын том жижиг асуудал нийлээд аргаа бараад гарч ирж байгаа. Би та бүхнийг би яагаад энд бас нэгдэж байгаа гэхээр эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх бодлогоо дэмжинэ гэж зөндөө хөтөлбөр дээр ярьсан мөртлөө үйлдэлээр хийгээгүй чинь төлөө халамж авагчид гэж ядарсан хүмүүс эднэр халамж авч ийн гэж мөнгөний ярьж бамбаа яадаг барина яг тэднийг хөгжүүлэх хөтөлбөр ярихаар дэмжээгүйг чинь төлөө боловсролын салбарт бүгдийг тэгш хамруулах боломжийг ярьдаг мөртлөө өнгөн дээр тунхаглана үйлдэл дээр анхаардаггүй чинь төлөө дээрэс нь энэ бүхний алдааг засаатгаач гэж жагсаалтанд бид нарыг оруулж 23 оны 5 сарын 31-нд үндсэн хуулийнхаа өөрчлөлтөөр өөрсдийнхөө нэрээр төлөөлөгөж оруулчаад оруулсан бодлогын сонсдоггүй дэмждэггүй ярих болохоор өөр аргаар ярих гэдэг ийм хайхрамжгүй хандлагын чинь төлөө би өнөөдөр энэ дээр ингэ сууж байгаа. Ирээдүйд наа чиг олон хүмүүс улс төрийн эрхийг эдэлж зүй ёсны оролцоогоор нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа. Гэтэл ийм аргыг зааж үлгэрлэх юм уу? Тэгвэл яах гэж энэ үндсэн хуулийн өөрчлөлийг оруулж ингэж явж байгаа юм? Яагаад би өнөөдөр энд орчод нүүрсчин болоо сошиалоор янз бүрээр доромжлуулаад сууж байгаа юм? Өмнөх засгийнхаа алдааг засаад хараагүй харж хүний эрхийн төлөө гэсэн ирнэ үйлдэл дээр яагаад хийхгүй байгаа? Тийм учраас миний ард байгаа олон мянган хүний өмнөөс би энэ засгийн газар ажиллаа хийхгүй байх гэж үзэж байна. Мэдхгүй байгаах гэж би урд нь боддог байсан. Үгүй юм байна. Мэддэг юм байна. Сэтгэл гаргадгүй юм байна. Цаашдаа би энэ зарчмаа үргэлж ярих болно. Хинч засгийн эрхийг авч хинч ажилласан бэ энийг үргэлж шаардна. Ганцхан баг нь мөрний асуудал. Ганцхан санхүүгийн төлөвлөгөөний асуудлуудыг би ярьж байгаа шүү дээ. Би асуухлаар яагаад яасан юм үл хайхарсан ямар сонио сэтгэлгүй юм бэ? Яг надтай адилхан дэлбэрч байгаа хүмүүс энд зөндөө байгаа. Тийм болохоор ядарсан ахмадууд биеэ өвдгөн байр өндөр зогсож байгаа шүү дээ. Энэ бол ганцхан миний дуу хоолой биш. Миний ард өчнөө олон хүмүүс байгаа. Та нарын амьдралдаа ч хараагүй мэдгүй хүмүүс зөндөө байгаа. Яагаад тэдний дуу хоолойг ярих гэж энд орж ирчихэд би өнөөдөр ийм юм сууж байгаа юм бэ? Им тэний хэрүүлэг чинь сонсоод сууж байгаа. 10 20 жилд улс төрт байхдаа юу хийсэн тэгвэл?